MGL Евростудийн Герман улсын нийслэл Берлин хотод ирээд байна. Ингээд Герман улсад 2000 гаруй 2500 орчим монголчууд амьдардаг гэж байгаа. Тэгээ Монголд дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд гээд үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм байна. Ингээд энэ ажлынхаа талаар танилцуулж өгөөч. За. Юуны өмнө энэ студийн ажилтан уусган байгуулагч Нанухан маад миний гэрт зочилж байгаад би их баяртай байна. Тэгээд энэ нэвтрүүлэг энэ бичлэгээр дамжуулаад энэ вебсайтанд зочилж байгаа Монгол ахт өнөр та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. За тэгээд би одоо сүүлийн 10 хэдэн жил Герман улсад амьдарч байна. Тэгээд их орондоо сайхан юм хий дэлхийн одоо хүмүүсийн бодол санаа оролцоо ингээд татсан тийм Монгол хүмүүсийг бас оролцуулсан тийм дэлхийн нийтийн оролцоотой дэлхийн цэцэрлэг төрөлнг ихээр зорж ажиллаж байна. Тэгээд танилцуулж өгөөч яг ямар санаанаас эхэлж хийх болов. Тэгээ одоо энд байна л да заамрын ойролцоо ингэж дэлхийн улс төрийн газрын зургийн хэлбэртэй модоор тийм улс төрийн газрын зураг зурхаж байгаа гэж ойлгож болох уу? За би энэ төслөө танилцуулахаас өмнө бас энэ ягаад юм санаа төрсөн тухайга богинохон ярьчих тийм ээ. 2010 онд би Улаанбаатар хотын Баянгол дүрэгт мод тарьсан байгаа. Тэгээ мод тариад одоо хот цэвэр сайхан хот гэсэн одоо уралдаанд оролцоод шалгараад бас шагнал хүртсэн байгаа. Тэгээд шагнал хүртэх мөчтэй хэрвээ би ганцаараа ингээд ийм сайхан бүтээж чадж байгаа юм бол одоо олон хүнийг оролцуулсан, ялангуяа дэлхийн хүмүүсийг оролцуулсан тийм сайхан ажил хийх юм бол одоо дэлхийн цаг уурыг одоо сайхан зөвлөх одоо цөөлжилтийн эсрэг бас том сайхан ажил бүтээж болох юм байна гэсэн санаа төрсэн байгаамаа. За тэгээд энэ дэлхийн цэцэрлэг төрөлн гэж яагаад нэрлэдэг байгаа юм бэ гэхээр дэлхийн хүмүүс оролцоод интернетээр дамжуулж оролцоод дэлхийн газрын зургийн хэлбэртэй тэмцэрлэг төрөлн хийх санаа төрөөд ингээд хэлж байгаа юм. За энэ бол арай жоохон том хэлбэрээр хийгдсэн байна. За яг гэхдээ ер нь бол одоо хийгдэх байдал интернетээр болон сансрын хиймэл дагуул онгоцноос харахад бол цэцэрлэг төрөлн маань яг ийм хэлбэрт харагдах юм байна. За тэгээд энэ та бүгд харж байгаах энэ жижигхэн хэлбэртэй энэ манай Монгол улс маань энэ байж байна. За бид нар хаанаас эхлэх вэ гэхээр энэ Монгол улс байгаа хэсгээс эхлэх юм байна. За тэгээд би энэ ажлынхаа аш холбогдол нь юу юм бэ? Зорилго нь юу юм бэ гэдэг талаар яриа тийм ээ. За зорилго нь бол одоо дэлхийн хүмүүсийг Монгол улс маань хатыг дэлхийн дулаар цаг агаарын өөрчлөлт хамгийн их нэрвэж байгаа улс маань манай Монгол улс байгаа. За ингээд нийт нутгийн маань 90 орчим хувь нь бол одоо цөлжилтэнд ямар нэгэн байдлаар автсан байж байгаа. Тэгээд 2050 он гэхэд хэрвээ энэ янзаараа энэ хурдтаар цөлжих юм бол зөвхөн 2050 зөвхөн хөвсгөл нуурыг тойрсон жижигхэн хэсэг л үлдэх. Бусд нь бүгд цөлжөөд босох тийм одоо тооцоо гарсан байна тийм ээ. Сая би 2012-ны 4 сард Хаалай хотод Монголын биодиверситиг байгалийн орчныг судасны 50 жилийн хуралд дэлхийн 12 улсаас ирсэн 200 гаруй төлөөлөгч ирсэн хуралд сууж яхад тэр хүмүүс ярьж байна одоо сүүлийн байгалийн дулаар л дэлхийн дулаар л хүний хүчний оролцоо дээр нь мал одоо үе олноор малыг одоо мал ялангуяа ямаг хитрхи олноор одоо үржүүлснээс болоод бэлчээрийн даас алдагдаад ингээд энэ цөлжилтэнд ингээд өртөж байгаа гэж хэлж байна тийм ээ. За тэгээд энэ дэлхийн зүгээр нэг цэцэрлэг төрөлийг хийх юм бол одоо дэлхийд хаач байдаг тийм ээ. Одоо бидний амьдарч байгаа одоо миний амьдарч байгаа Германст бол одоо хот дүүрэг болгон одоо өөр цэцэрлэгтэй, өрөөлөнтэй. За тэгээд бид нар энэ цэцэрлэг төрөлийг хийснээр дэлхийн хүмүүс интернет болон фейсбુક болон манай вебсайтаар дамжуулаад Монголд өөрийн гэсэн модод хариулж болох юм байна.
Жишээл одоо энэ Америкт амьдардаг хүн байлаа гэхэд манай вебсайтаар ороод яг Монгол Америкт амьдарж байгаа хотынхоо яг өөрийн одоо гэр байх одоо байшин байх тэр газарт нь харьцуулсан тэр газар мод хариулжлах юм байна. За тэгээд түрүү жилийн 11 сард би Улаанбаатарт очиод дэлхийн засаг төрөлн Монголд гэдэг байгууллага байгуулсан байгаа. Төрийн бас байгууллага. За тэгээд тэрнээс хойш Герман улсад олон төрлийн байгууллага хамгаалах одоо хурал тэгээд эдэм шинжилгээний одоо лекц олон юмд одоо бас орж үзлээ. Тэгээ одоо би юу хийж гинэ гэхээр одоо манай ажлын шатанд юунд явж гинэ гэхээр би одоо өөрөө одоо цэцэрлэгжүүлэлт хотогжуулалтын тийм одоо курс сууж байна. Одоо 12 сар төгсөх байгаа. За тэгээд би одоо удахгүй Монгол очиод энэ төслийнхаа одоо тооцоонуудын сайхан хийлгээд тэгээд энэ цэцэрлэг төрөл дотор таригдах моднуудын одоо тоо хэмжээ дээр нь одоо баригдах байшин барилгууд маань зөвхөн Монгол үндэсний онцлогтой барилгууд барихаар төлөвлөгдсөн байгаа. Тэгээ зургууд одоо хийхээр төлөвлөж байна. За тэгэхээр энэ зураг төсөл болон тооцоо, эдийн засгийн тооцоо энэ бүгд бэлэн болсны дараагаар олон нийтийн телевиз, Монгол үндэсний телевиз болон бус телевизээр одоо ард түмэд танилцуулах юм байнамаа. Тэгээд энэ ажлын ач холбогдол нь миний одоо бодож байгаагаар бол 100 сая эзэнтэй модтой зүгээр нэг хамаа намбог тарихгүй. Тэгээд энэ эзэнтэй модтой эзэн нь одоо энэ бодондоо анхаарал тавьдаг, хайрладаг юм цэцэл төрөлөнд босны дараагаар бол одоо энэ цэцэл төрөлөнд модод хариулсан гадаадын хүмүүс жуулчлахаар маш олноор ирэх болно. Энэ айлж ажил өгсөн дараагаар одоо олон монгол хүмүүсийн ажлын байртай болно. Бид нар бол бас жимсний мод бас тарихаар одоо тооцоолж байна. За тэгээд олон хүн нэг ажилтаа болохын төлөө бас бодож сэтгэж байна. За тэгээд энэ ажлын бас нэг ач холбогдлыг би богино ярьчихъя. Одоо байгаль одоо бид нар харж байгаагаар бол одоо энэ заамрын хөндий бол одоо бид нэр одоо зарим хүмүүс маань одоо ихэнх хүмүүс маань гэх юм уу одоо хашраад ярьж чадхааргүй болсон тийм ээ. Асар ихээр сүйтгэсэн газар байгаа. Би сая 8 сарын 1-нд очиж үзсэн байгаа. Танилцуулаад танилцсан. За тэгээд сумын засаг дарга эрдэнэ төлөөлөгчдийн хурал энэ дарга болон тэр багийн хурлынхаа хүмүүстэй бас танилцуулж ярилцсан байгаа. Тэгээ бүгд дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. За тэгээд ач холбогдол юм бол одоо олон ажилтаа болно, байгалийн сэргээгээд авна, туулгалаа цэвэрлээд авна. Тэгээд орон нутгийн хүмүүс олон ажилтаа болно. Энэ туулгал маань зутгаад явандаа энэ байгаль талаад зутгадаг энэ одоо байгаль талаас ирээдүйдээ хамгаалах ач холбогдолтой байгаа. За тэр нь одоо Монгол улс дотор 2 сая 870 мянган мод Монголын хүн болгон иргэн болгонд мод хариулахаар тооцоолж байна. Гэхдээ модууд тарихтаа зүгээр хамаа намбог замрааг тарихгүй. Одоо тухайн хүн би ихэд одоо аль аймгийн аль сумаас өгшөлтэй миний овгийнхан хаана байна. Тэр одоо аймаг сумд нь тарих юм байгаа. Тэгэхэд одоо миний тооцоолж байгаа бол 2 үеийн дараа гэхэд одоо бол бид нар бүгд 4 үе мэд чинь тийм ээ. Хамгийн бага утгад одоо 2 үеийн дараа бидний дараа 2 үеийн дараа гэхэд Монголын иргэн бүр 6 үе мэддэг болчих. Ийм сайн ач холбогдолтой юм байна. Одоо тарингараа байгалийн хамгаалангаараа овгоо мэдээд авдаг болно тийм ээ. Тэгээ бүгд одоо бид түрүү хийсэн эзэнтэй мод гэж ярьж байгаа юм тийм. За тэгээд 2.8 мянган мод бол бүгд эзэнтэй Монгол улсын иргэний бүгд эзэнтэй моднууд байх нэ. Тэгээд би бол энэ моднуудыг амин мод гэж нэрлэж байгаа. Тэгээд амин модоо харилсан бол эх орноо харилдаг болно. Эх орноо харилсан бол одоо ихтлгийг харилдаг болно тийм ээ. За тэгэл ийм ач холбогдолтой байна да. Одоо тэгээд одоо хийхин төлөө явж байна. За тийм байна да. За тэгэхээр сайхан ажил хийж байгаа юм байна. Ингээд гадаад байгаа Европт байгаа монголчууд сайн дэмжиж оролцох байхаа гэж найдаж байна. Тэгээ яг ажил үйлс бэлэн болсны дараа яг яаж холбогдох тухай эргэж холбогдох юм байна тийм үү? За тэгээд энэ санаа төрөд би одоо ингээд энийг ажил болохын төлөө яаж явж ийнэ гэхээр хамгийн түрүүнд base network та өөрийн бүлэг нээсэн байгаа. Тэгээд эндээс олон сайхан ажил хэрэгч ахвалцсан батай олон залуучуудаас танилцж одоо хамтарч ажиллаж байна. Жишээл одоо энэ логог хийсэн хүн бол Колумбусд амьдардаг хүн байгаа. Бойтон Баатар гэдэг хүн. Энэ
одоо бидний санааг нэгтгээд энэ лого сайн лого хийсэн байгаа. За энэ одоо танилцуулгыг бол манай бүлгийн герман гишүүн хийсэн байгаа. За би албаар энэ хүн одоо миний саналыг сонсоод юу ч сэтгэх нь яаж хийх нь гэдэг би зөвлөгөө өгөөгөө манай тэр гишүүн маань герман гишүүн маань өөрийн бодож байгаагаар ингээд хийсэн байгаа. За энэ Монгол улсын газар нутгаар энэ дэлхийн хэлбэрийг оруулсан залуу бол одоо Штутгарт дотоод ажилдаг залуу хийсэн байгаа. Манай бас гишүүн байгаа. За тэгээд тэр манай герман гишүүн маань бас Монгол хүний сэтгэхүйгээр бас сэтгэхийг оролцсон, билетийн бас утсан байгаа. Одоогийн одоо нар урах зүгээс нар жаргах зүгээр ингэж тосолж хийсэн байна. За одоогийн байдлаар бол замар нутагт туулгын байдал ийм одоо бас аимшиг ингэж хэлж болохоор ийм байдалтай байж байгаа. Тийм ээ. Одоо ийм байж байгаад ингэж яваад одоо ийм байдалтай орсон байна. Одоо энэ замрын одоо хэсгийг улаанаар ингэж салгаа үзүүлсэн байна. За бид нэг мод тариад, зүйлэг тариад, цэцэг тариад ингэж явсаар байгаад ингэж яваад ийм сайхан болох юм аа гэдэг төсөлж үзүүлсэн байна. За энэ хамгийн сүүлчийн зурган дээр энд бид нэр дэлхийн гэж яагаад хэлж байгаа юм гэхээр энэ төсөл маань дэлхийн хэмжээнд хүмүүст үлгэр дуурайл авч болох үеч тийм ирээдүйд зогсолцсон дээр нь одоо цэвэр эрчим хүчээр одоо бүх одоо ажил үйлчлэгээ хийхээр ингэж салхины болон нарны эрчим хүчийг ажиллахаар тооцоолж бодож зорсон юм байгаа. За тэгээд ийм бодол санаатай хүмүүс дэлхийн олон газараас ингээд цугларч байна. За тэгээд энэ ажлыг бүтээхин төлөө бол одоо миний амьдралын гол зорилго болсон байгаа. Тэгээд энэ ажлыг хийнэ ямар ч байсан. Үнэхээр сайхан ажил хийж байгаа юм байна. Ингээд ажил үсэнд бүтэмжтэй болтугай. Тэг амжилт хүсье. За. За.